За сайн байцгаана уу, намайг хангаагүй гэдэг. Тэгээд саяхан манай их сургуулийн багш маань яриад одоо нөгөө SLT ерөнхий шалгалт хийлцэн шинэ оюутан хүүхдүүд элсүүлэх юм дээр мэрэгчлээ жоохон сурчлах зорилгоор одоо ингээд төгссөн төгсөгчд маань хаана ямар ажил хийх тухай жижигхэн рилс их тиймэрхүү хөтөлбөрүүд явж байгаа юм байна. Тэгээд миний хувьд болохоор одоо шинжлэх ухааны технологийн сургууль эрчим хүчний сургуулийг 2012-оос 16 оны хооронд цахилгаан электроник мэрэгчлэр төгссөн. За би төгсөөд анх Батмон гэдэг одоо та бүхний мэдэх Урангийн нойлон цэцний үйлдвэрт анх орж ажиллаж исэн. Тэнд жинхэнэ анхан шатны практикийн зүйлсээ сурж илаа. Тэгээд тэнд бол автоматик инженерээр ажиллаж исэн. Тэгээд ерөнхийдөө нойлон цэцэн үйлдвэрлээд эхлээд дараа нь би нөгөө хоббиний мэргэжил болох гэрэл зураг видеотой холбоотой ажиллаа нэг хэсэг хугацаанд хийсэн. Тэгээд жижиг шажиг цахилгааны компаниудаар цахилгааны инженер, техникч гээл 9 журийн ажил хийж исэн. За тэгээ үндэсний дата туу хөрвүүлт электроник инженер гэдэг албан тушаал дээр ашиглалтын инженер гэдэг 3 жил орчим ажилласан. Бас манай байгууллага нөгөө төс машин хариуцдаг. Тэгээд яг төс машины хардвер засвар гэмтэлтэй 9 журийн юм дээр бол яг би хариуцж байсан. Түүний дараагаар бол тэгээд одоогийн дрон нисгдэг, угсардаг, застдаг, засварладаг яг энэ мэрэгжлийн дрон нисгэгч хийгээд сүүлийн 3 жил явж байна. Тэгээд энэ дроныхаа засвар, бас угсралт, суйрлуулалт, түүнинг, заавар, тохиргоо гэдэг иймэрхүү зүйлсийг бас хүмүүст хийж өгдөг тийм ажил хийдэг. Кино, дуу, клип, реклам гэдэг иймэрхүү зүйлс дээр FPV дрон буюу одоо мэрэгжлийн дрон гэх юм уу. Тэгээд энэ төрлөөр сүүлийн 3 жил яг тасралтгүй ажиллаж байгаа. Электроникод төгссөн болохоор харьцангуй дроноо угсрах янз бүрийн юм дээр асуудал болсон их гардаг. За тэгээд нөгөө электроникийн мэргэжил маань өөрөө бас гоё хөрвөж болдог мэргэжил байгаа. Электроникоор төгссөн бол цахилгааны инженерээ хийж болно, автоматик инженер хийж болно, электроник инженер, кип автоматик гэдэг ер нь бол ажлын байр бол аюул олон байдаг. Хүн хаана, хот хаана байна тэнд угаасаа л эрчим хүчний систем ажиллаж байдаг болохоор ажлын байрны хувьд бол олдцол аюул өндөртэй байдаг. Уулуурхаар ч гэсэн эрчим хүчний мэргэжил бол аюул эрэлттэй байдаг. Одоо SLT ерөнхий шалгалт эхэлж гисэн 12 төгсөж байгаа дүүнертэй хэлэхэд бол манай эрчим хүчний сургуулийн цахилгаан электроник гэдэг ангиг сонирхоод үзээрэй.